Энэ удаагийн дугаартай маань Icemark компани Venus брэнд хамтран ажиллаж байна. Шоколадтай заримны тэргүүн сонголт Venus брэнд. Заяа уцхан дамаахан өнөөдөр та бүдтэй хүндийн хүчний уналт сурлынхаа сүүлийн хэсгийг ярьж өгөхөр бэлтгэлээ. Бичлэг сонирхолтой байх учраас Venus-ийн аягтай зарим эдингээ дурлаж киногоо үзхийг зөвлөж байна. Нэрийн бичлэг эхлүүлэхээс өмнө лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Одоо ингээд бичлэг эхлүүлье. За ингээд зурлын маань 14 дугаар анги эхлэхэд овоохойн доор байдаг нууц лаборатори дотроо стенч нөгөө нэг юунд мэддэхгүй айхтар машинда сүүлийн түлшийг нь хийж ажилуулахад бэлэн болоод байж байгаа. Тэгсээр маргааш өдөр нь болоход стенч юу ч болоогүй юм шиг Dipper Mabel хоёртой тоглоод ижил нөгөө удирлын ихэнд гарсан хоёр засгийн газрын ажилтнанд нь хурж ирээд стенийг баривчлаад авчихлаа. Гэхдээ тэгсэн яасан бэ гэсэн чинь стен нөгөө айхтар төхөөрөмж ажилуулахын тулд засгийн газраас баахан цөмийн түвшний хаягдл хулгайсан юм уу? Хайшин баазарван гэж. За үүний дараа стенийг баривчлаад явхад нь Dipper Mabel хоёрч стенийг буруугүй гэдгийг батлахын тулд засгийн газрын ажилтнуудад өчнөө юм ярихад цаад хоёр нь тоож угаа чинь шатлага. Тэгэхээр нь Dipper Mabel хоёр сүлдээ нийлж байгаа засгийн газрын ажилтнуудын машинаас орохчдөг ба тэр үед нөгөө стенийг баривчилсан ажилтнуудын нэг нь Dipper ингэж хэлж байгаа маа. Та хоёр үнэхээр авгахыгаа буруугүй гэж бодож байна уу? Би бүгдийг нь харсан. Тэр бүх хурамч нэрүүд бас давхар амьдралууд танаа авгах чинь нэг харахад та хоёртой цуг тоглож байгаа ч нууцаар дэлхийг устгах төхөөрөмж хийж байгаа. Гэж хэлэхэд Dipper ч үүнийг сонсчод баг зэрэг эргэлздэг ба дотроо стенийг буруугүй байгаасаа залбираастай байна. Энэ зур стенч засгийн газрын ажилтнуудад байцаагда сууж байтал өөрийнх нь ажилласан төхөөрөмжөөс болоод Gravity Falls хотын татах хүч нь өөрчлөлтөд байдаг насан. Харин Dipper Mabel хоёрын хувьд болохоор ашгүйнийг овоохоо руугаа очоод стений өрөөнд орон стенийг буруу гэдгийг батлахын тулд хяналтын камерын бичлэг шалгаад үстэл явж стен тэр цөмийн түвшийг хулгайсан болоход батлагдаж байгаа маа. Тэгсэн яг үүнийх нь араас Dipper ч стений өрөөнд дотроос баахан хуурамч паспорт олдог ба дээрэс нь нэмээд стен пайнаас үгсэн гэх сонингийн хэтлэг оллоо шүү. Юу. Ядаж байгаад түүнтэй цуг нэгэн нэр дээр нь үл мэдэгдэх нууцлаг луурчин ус орон даяар яваад байгаа мангар дээр үеийн сонингийн нийтлэл олдог ба эндээс үзэхэд яалтчгүй муу хүн байж таарад идэг насан. За энэ зур стенч татгуучны өөрчлөлтийг ажиглаад засгийн газрын ажилтнуудаас зүхтаадаг ба тэр хооронд Dipper Mabel хоёрч овоохоо нэг давхарт байдаг живгний машины ард нэг нь нуу цаалаа байгааг олж мэдээд орох гэтэл зүүс замыг нь хагад оруулсангүй. Учир нь стен баривчлагдахтаа тэр машиныг амиарын хамгаалах тушаалыг зүүс төгсөн юм уу да хаашаа. Тэгсээр манай гуравч ноцолцоор сүүлд нь Dipper живгний машины ардах нуу цаалгыг онгойлготол стений нөгөө нуу цаагаар руу яваад орж байгаа маа. Тэндээс Dipper нөгөө тэмдэглэлийнхээ үлдсэн хэсгүүдийг олдог ба араас нь стенийг тэмдэглэлүүдийг нь зохиолчоос авсан байх энтергээд бүү юм болов уу? Ингээд эцэст нь Dipper тэмдэглэл дээрх нууц онцгой шиг юмнуудыг нийлүүлж байгаад неон гэрлэр хартал тэрэн дээр нь энэ төхөөрөмжийг асаавал орчлон ертөнцийг дундуур нь хуаана гэх хэсэг байдаг ба Dipper Mabel зүс гуравч нийлээд нөгөө стений айхтар төхөөрөмжийг унтраах гэж үзлээ шүү. Гэхдээ яг тэр үед нь стенч гаднаас ороод ирдэг ба Dipper Mabel тэр эдээс ч битгий гэж гуйсан ч Dipper унтраана гэж зүтгээд ав хахтагаа бараг зодтолтонго алдлаа. Тэнхүү явсаар энэ ангийн төгсөл хэсэг хэлэхэд Mabel ч одоо явж ашгүй нэг машиных нь унтраах хөшүүрэг дээр ирэхэд стен хэлж байгаа. Mabel битгий. Би та хоёрт өглөө юм хэлэх гэж байсныг санаж байна уу? Би юу хэлхийг хүссэн бэ гэхээр та хоёр миний тухай олон муу зүйлс олж сонсно. Одоо хийж байгаа бүх зүйлс гэр бүлийнхээ төлөө юм шүү дээ. Хэмээн хэллээ. Энэ хүний дараа Mabel стенд итгэн машиныг унтраалгүй орхиход машин ажилсаар нэгэн портал шиг нэгддэг ба түүний дараа нэг үл мэдэгдэх хүн портал дотроос гарч ирлээ. Хамгийн сонирхолтой нь тэр хүн яг стентэй адилхан байдаг ба тэр үед Dipper хасаа энэ хэн бэ гэж асуухад стенч миний дүү байгаамаа хэмээн хэлв. За үүний дараагийн эхлэхэд бид Стен ба түүний ихэр дүү Ford нарын бага насны нэгэн дурсамжийг харж эхэлдэг ба энэ дурсамж дээр Стен Ford хоёр нэг агууг олж нээсэн ажээ. Тиймээс үүний араас үзэгзэлэгтөд 30 жилийн турш дүүгээ хараагүй Стен ч доо Ford-ыг очоод тэрвэрэд авах Ford шууд Стенийг цогж авснаа. Би чамд энэ машиныг ажилуулж болохгүй гэж хэлээ үсттэй гэд бүү юм боллоо шүү. Ядаж байгаад Стенийг хөөж байгаа засгийн газрын ажилтнууд жавхаа дээр хурч ирээд бүслээд авцсан байдаг. Энэ ч бас юу вэ? За түүний дараа энэ доор нэлээд удах болсон тул Dipper Mabel зүүс гурвч Стенээс Ford-ыг хэн болохлаар асуугаад Ford ч нөгөө тэмдэглэлийн нэвтрүүдийн зохиолч байж таардаг ба үүний араас Стен Ford хоёрын амьдрал гарч эхлэв. Stanford Stanley буюу манай аав гах Stanford хоёр эртний урдын цагт 1960-аад онд Нью Жерси мужид аав ээж хоёртойгоо хамт цуг ажилладаг байжээ. Stanley аав нь ламбард ажилладаг байсан ба ээж нь уцаар хүний зурхаг хийж өгдөг байсан аж. Stanley хувьд багасаа л их сахилахгүй өдгөнтэй хүүхдээсэн бол Ford илүү номын маш ухаантай хүүхэд байсан ба гартаа нэг илүү хуруутай буюу 6 хуруутай байсан юм шүү. Stanford хоёр бага багасаа л бие биедээ маш дотно байсан ба Ford-ыг хүүхдүүд ухаантай гэж шоолох бүрд нь Stan дүүгээ өмөрч манай орч одоо бие биендээ хамгийн сайн найзууд нээж хэцүү үе болгонд нэгнийхээ дэргэд зогсдог байв. Ер нь яг манай Dipper Mabel хоёр шиг л байгаа юм. Тэгсээр нэгэн өдөр Stanford хоёр сургуулаа төгсгөр болоход Ford-д нэлээд мундаг сургуульд орох боломж өрдөг ба түүнийг нь Stan сонсчоод баг зэрэг сэтгэлээр унжээж аваас. Учир нь Stanford хоёр багасаа л эхлээд агуу дотроос олсон завиа засаад дэлхийг тойрон аялна гэж боддог байсан ч Ford-ыг сургуульд явна гэдээ байхаар нь Stan ч явуулахын тулд нэгэн өрөө Ford-ын сургуулийн стийн албанд үзүүлэх гэж байсан шинжлэх ухааны төхөөрөмжийг нь эвдэж хайсан байна. Үүний дараа Ford ч одоо бөөн ууруулж Stanыг үүнийг хийсэн гэдгийг мэдчихдэг бөгөөд үүний талаараа аав ээж хоёртой дуулахад аав нь Станыг саятан болоогүй цагтаа битгий ирээрээгээд гэрээс хөөсөн гэж. Энэ үед Dipper Mabel хоёрын эмээн дөнгөж төрсөн байсан юм уу хаашаа. Энэхүү Stanч гэрээс өгсөн дараагаар аавда өөрийгөө батлан харуулж саятан болохын тулд юм хийсэн бөгөөд тэр дундаа
хүмүүсийг хуурч хөлөгдөх гэж үзсээр байгаад улс орон даяар алдартай дээрэмчин болжээ хөрхий. Ядаж байгаад нэг хотод очоод хөлөгтөн олох гэсээр бүтлгүтлэх болгондоо Стэн нэрээ солиод өөр хот руу явдаг байсан ба. Үнээс үдэж баахан хуурамч паспорт бичвэр баримтуудтай болсон аж. Харин тэр зөөр Форд хүссэн сургуульд орж чадаагүй ч дараа нь орсон сургуульдаа туйлын их амжилт үзүүлж эцэстээ өөрийнхөө судалгаа эхлүүл өндөр дүнтэй тэтгэлэг сургуулиас авсан ба түүнийхээ дараа учир нь олдохгүй сонин үйл явдлуудыг судлахаар Gravity Falls хотод иржээ. Ингээд Gravity Falls хотод ирснийхээ дараа Форд хотын өнцөг булан бүрт байдаг сонин хачин этгээд үзэгдэл чөтгөр шулмас мангас зэрэг судалсаар эцэстээ ганцхан асуулттай үлдсэн байна. Тэр нь юу вэ гэхээр энэ бүх зүйлс хаанаас ирсэн юм бэ? Түүнийхээ дараа Форд ч өөр ертөнц рүү аялж явдаг портал зохион бүтээж эхэлсэн ба түүндээ зориулж их сургуулийнхаа найз Маккегетийг дуудсан юм байна л да. Ийхүү манай өрч нийсээр эцэст нэг төхөөрөмжөө бариад дуусгатал Маккегет гай болж өөр ертөнцийн портал руу толгоогоо хийж хаяад баахан учир нь ойлгохгүй зүйлс олж харсан ажээ. Тэгж Маккегет ч одоо Фордтой муудалсан явсны дараа Форд баг галзуурнгаа алддаг ба эцэстээ хинт житгэхэ болж Стэнтэй холбогдсон иргэн дуудсан байна. Тэгсээр үүний дараа үзэг солигдоход муудалснасаа хойш уулзаагүй Стэн Форд хоёр иргэн уулзахад Стэн Фордыг хамтдаа энэ бүхнийг мартаад аялдаа гараа гэж хэлэх гэж байгаа болов уу гэж бодсон ч Форд Стэн хэлэхдээ тэмдэглэлийг нь аваад дэлхийн нөгөө зах руу яв энэ гэж хэлвэл яах вэ? Тиймээс үүнээс олж Стэн Форд хоёр ч дахин муудалцаад бүр зодтолж эхэлдэг ба тэгх дундаа Стэн Фордын портал машиныг асааж хаяад Фордыг санаандгүй өөр ертөнц рүү явуулсан ажээ. За тэгэхэд үүний дараа Стэн хийсэн үйлдэлтэй маш их гэмшин яаж гэдгээ мтээгүй ба Фордыг эргүүлэн авчрахын тулд нууцлаг овоохоо нээж Фордын оронд өөрийгөө өгсөн болгоод 30 жилийн турш Фордыг авчрахаар оролцсон байна. Ийхүү манай хоёр чамаг амьдралаа ярьж дуусгаад Дипер нөгөө Маккегетийн ой санамж устгадаг буг Форд төгч байгаа. Дээр нь засгийн газрын ажилтнуудын ой санамжийг устгаж хаад хөөгд явуулдаг ба. Ингэж нэг юм бүх зүйл эцэст нь хэвэндээ орвоо. Тэгсээр ангийн төгсгөлд Форд ч Стэндэд хэлж байгаа. Чи энэ зундаа хүүхдүүдтэй цуг байж болно. Гэхдээ зунд усмөгч энэ нууцлаг овоохоо гэсэн балан юм хааж хаяарэ. Хэмээн хэлдэг ба. Стэн ч Фордод за явах вэ? Би зөвшөөрч байна. Гэхдээ чи хүүхдүүдээс холоогоорой. Хэмээн энэ хоёр бас л хийг ёг хингээ алдаж байгаа маа. Яахлаар дандаа ингэ зодтолдох гэдэг усууд вэ. Ингээд үүний дараагийн анги эхлэхэд манай эдж иргэн хэвэн амьдралдаа орчоод үжитэл нэгэн өглөө Форд нөгөө нууцлаг лабораториос нэгэн үл мэддэх 8 альчиг амтан хөөгд гараад ирлээ шүү. Тэгсээр сүүлд нь ашгүйнийг барьж авахд Дипер ч уг нөгөө удтал хайсан тэмдэглэлүүдийнхээ зохиолчтой амт цуг байх гээд Фордоос тусламж хэрэгтэй талаар асуудал Форд Диперт хэлж байгаа. Намайг уушлаарай Дипер. Би их харанхуй замаар аялдаг. Чамайг араасаа дагуулж чадахгүй гэж хэлээ доош ороод өглөө. За тэгээд болох байлгүй дээ Дипер минь те. Ийм хүүний араас үзэг солигдоход Мэйбл ч аав ээж хоёрлууга загтливчээд үжитэл Дипер гаднаас гяндан бас гяндан гэсэн нэртэй амар математик үйлдэл шаардсан хөлөх тоглоом аваад ороод ирдэг ба тэгтэнч Мэйбл Стэн хоёр нийлчээ Диперийн тоглоомыг шоолж энэ. За түүний дараа Дипер ч одоо тоглох хүн олдохгүй байхаар нь овоохон гадаа ганцаараа тоглож сууж байтал санаандгүй овоохон байшингийн дор байсан цорхоогоор Фордын лаборатори руу унаад ирлээ шүү. Тэгсэн тэр үед нь Форд ихэндээ Диперийг яагаад ч юм ороод ирсэн бэ загнаж байт. Гарт нь нөгөө гяндан бас гяндан гэдэг тоглоомын 38 талтай шоугааг харангуйтаа Дипертэй хамт цуг тоглох юм болж гарлаа шүү. Айхтар гэж. Энэ зур Мэйбл ч авгаах Стэнтэйгээ нийлчээд нөгөө нуус мөрдөгчгээ зурлынхаа сүүлчийн ангийг үзэх гээд байж байдаг ба Форд Дипер хоёрч тоглоомдоо нилээд ороод байж байтал Форд Диперт хязгааргүй талтай шоу гээд өөр ертөнцөөс авчирсан шоуг үзүүллээ шүү. Тэгсэн энэ шоуг нь хаяул юу ч хамаагүй тохиолдож болдго юм баха базар маань гэж. Ийхүү үүний ойноос маргааш өглөө нь болоход Мэйбл ч одоо Стэн Грэнда хоёртой хамт нуус мөрдөгчөө үзэх гээд том өрөөндөө ороод иртэл Форд Дипер хоёр баахан цаас мас наацсан нөгөө тоглоомоо тоглоод байж байлаа. Гэхдээ тэгээ сүүлдээ үүнээс болж Стэн Форд хоёр хоорондоо маргалдаг ба тэр зүр Стэн санаандгүй Фордын гараас нөгөө хязгааргүй олон толтой шоуг нь булааж аваад газар шит Дипер Форд хоёрын тоглож байсан хөлөг тоглоомын шидтэн гарч ирээд манай хоёрыг ухаантай болохоор нь тархийг нь идэнгээд аваа явчих. Буурхан минь гэж. Үүний дараа Стэн Мэйбл Грэнда гуравч хоёрыг авчирхаар өнөө шидтний араас ойн зах руу яваад өгдөг ба тэр зураа тоглоомын шидэд орк энтрийг алж малаад балайг нь авч өглөө. Тэгсээр эцэст нь манай гуравч амжиж нөгөө шидтэн дээр ирэхэд Дипер Форд хоёрыг аврахын тулд Стэн Мэйбл Грэнда гуравч одоо энэ хоёрын тоглодог учир нь олдохгүй хөлөг тоглоомыг тоглох хэрэгтэй болов. Эцүүч юм да. За тиймээ өнөө тоглоом ирэхэд Мэйбл Стэн Грэнда гурав ихэндээ тоглоомын учрыг баг зэрэг ойлгохгүй байсан ч сүүлдээ овоо тасаж шоогоо аян төсөөлөлөө ашиглаж машиглаад дээрээс нь Стэнч лөөрч юм болохоор шоо яхтаа нөгөө шидтнийг нь залдиж байгаа тоглоомонд Стэнч Дипер Форд хоёрч ашиг амьд мэд үлдлээ. Үүний дараа Стэнч одоо нөгөө нэг Дипер Форд хоёрын тоглоомыг шоосонтой ууч төсдөг ба сүүлдээ өөндөө нөгөө нуус мөрдөх зурлынхаа сүүлийн ангийг хамтдаа эв нартайгаар үздэг ба эцэст нь Форд Диперт нөгөө төхөөрөмжөө буулгаж байгаагаа харуулдаг бөгөөд нэмээд Диперт машинаас болж үүссэн орон зайн хагаралыг үзүүллээ шүү. Тэрийгээ тэгээд нэг бүр нэг шилэн дотор ийдсэн ч байх шиг. За үүний араас 14 дугаар анги эхлэхэд Стэнч нэгэн өглөө их ааштай сэрлээ. Ядаж явахад Стэний тавчгийг нь Мэйбл сүү болгоцсон. Бас галдууны гэрэл нь шатахаар солихготл Дипер аваад зүуст гэрэлдэг хувцсыг өгсөн ч байх шиг. Тэнгүүд үүний араас Стэн гест дэлгүүр ороод гэрлэн чидэн авах гэсэн биш мөнгөгүй болохоор шууд ширлэл гардаг ба бөө юм болж гэртээ ирэхэд нь Форд аль хэдийн өөр гэрлэн чидэн зохион бүтээгээд галтгооны өрөөний гэрлийг солилцсон байхыг хараад Стэний муухай дург нурж байгаа юм
чинь. Ингээд энэ бүхний дараа Стэнч зурагтаа асаагаад Gravity Falls хотын дарга бурхан болсон тухай мэдээ гардаг ба Стэнч үүнийг харамгацаа өөрийгөө шинэ хотын дарга байж болох тухай бодлоо шүү. За тэгсээр үүний дараа үзэгсэлтэд Gravity Falls хотын 100 настай хотын дарга нас орсны дараагаар дараагийн хотын даргыг сонгуул явуулахаар болдог ба ядаж байхад сүүлийн 80 90 жил шахуу нэг хүн хотын дарга байсан болохоор энэ хэд жаахан бодилж өглөө. Түүний дараа хотын даргад нэр дэвшигчийг бүртгэж эхлэхэд Гёдны аав баадч гарч ирснээр бүр шууд хотын дарга болох гэж чичирч баахан хүнд 50% амьдралаагаар машин авах купон өнтер таргаад байгаа. Тийм болохоор Стэн шууд хажуунаас нь орж ирэн баадтай цуг өрсөлдөхөр болдог ба Стэний араас ч гэсэн баахан хүмүүс нэрээ дэвчиллээ шүү. Йоо. Ийхүү Стэн ч албан ёсоор нэр дэвшгэр болоход Dipper Mabel, Wendy, Zeus, Grenda, Candy тэрэд ч одоо Стэнийг хотын дарга болохоор ажиллаж эхэлдэг ба Gravity Falls хотынхан чинь дарга их өргөц байдлаар сонгодог гэжээ. Яаж вэ гэхээр хотын иргэд дэмжиж нэр дэвшигч рүүгээ баахан шувууны хоо шидмэгц халзан бүргэд нисж ирээд хамгийн их хоолтой нэр дэвшигчийг нь үнсдэг гин. Юу ээж. Тэгсэр Стэн ч өөрийгөө хотынхан танилцуулга эхний радио нэвтрүүлэгтээ ороход сүүлчийн асуусан асуултанд үнэн балаа хариулж байгаад юун ард олон танигдах нь битэл баг эсэргээр рейтинг шалаар нэг унлаа шүү. Бүтэхгүй нэрээ. Тийм болохоор үүний дараа Dipper ч одоо Ford-той уулзаад босон бүх процессыг тайлбарлаад оюун санаа удирддаг юм хүн байгаа хэсэг талаар нь асуухад Ford Dipper-т нэг зангаа өглөө шүү. Тэр зангааг нь нэр дэвшигчдэд зүүлгээд эсрэг талаас нь өөр хүн удирддаг зангааг нь зүүл тэр хүнээрээ хүссэн бүхний хийлгэж болдог гинтээ. Йоо. Үүний дараа Dipper Mabel хоёрч зангаагаа зүүстээр туршиж үзэхэд ямар ч асуудалгүй ажиллаж идэг бөгөөд хөөрхий зүүсийг бүр аль хаянга алдваа. Тэгсэн үүний дараа Стэн 2 дахь олон нийтийн арга хэмжээнд оролцоход Dipper Mabel хоёр нөгөө оюун санаа удирддаг зангааг Стэн зүлгэж овоо дөнгүр юм ярьсан тул хүмүүс ч Стэнийг ашгүй дэмжиж эхэллээ шүү. Араас нь Dipper Mabel хоёр ч Стэнийг удирдах ярьсаар байгаад рейтингийг нь зад өсгөж хайдаг ба түүнийг харсан Гёдны баадч бүр боож өгөх гэж байгаа юм чинь. Тэнгүү үзэгсэлтэд баад сонгуульд өрсөлдөх болсон шалтгаан Гёдныг судлах байсан бөгөөд Стэн сонгуульд ялахад ойрхон болж гисэн тул шоронд орсон Гёднч тэмдэглэлийн тасаргаа дээр байдаг шивжлэгээ ашиглаад баадыг удирдах Стэнийг дарж авахар боллоо шүү. Ингээд ангийн үйл явдал голдоо ороход олон дүмэд нэлээд танигдсан Стэнч сүултээ бие тоогод эхэлдэг ба Dipper Mabel хоёрын үгэнд орохгүй байгаа болохоор манай хоёр ч энэ бүх хугацаанд өөрийг нь удирдах байсан талаар үнэнгээ хэлэхэд Стэн уурлаад яваад өглөө. Тиймээс хотын даргаыг сонгох сүүлчийн мэтгэлцэн эхлэхэд Стэнч бас нөгөө балаа юмаа ярьж байгаад олигтой шувууны хоол авч чадахгүй байлаа. Dipper Mabel хоёрын хувьд болохоор баадыг ямар ч аргаар хамаагүй ялуулахгүй тулд Zeus-ийг удирдах сонгуульд оролцож байдаг ба баадыг удирдах буй Гёднч дуулж үжиглээд хүн амтны өстэй уйрааж өгдөг наасан. Гэхдээ тэгээд ангийн төгсөл болоход Гёдн Dipper Mabel хоёрыг замаасаа зайлуулахын тулд аавыгаа удирдах жагаад манай хоёрыг барьж авангуудаа уулын дээрх агууд баахан тэсрэг бодистой хамт цуг хорчив. Тэнгүү удалгүй 2 зээн агууд хоригдсан байхыг хараад Стэнч сонгуул Монгол улс төрөө болонгуудаа шууд Dipper Mabel хоёрыг аврахаар нөгөө уулууд мацлаа. Тэгсээр ашгүй Стэнч Dipper Mabel хоёрыг аврахад Гёдн шарандаа уулыг дэлбэлдэг өгөөд Стэнч тэрнээс нь зүгтаж 2 дүгөө авран доош өсрөн буулаа. Ийхүү Стэнийг бууж ирэхэд хүмүүс ч Стэний баатардаг гавьяаг магтан Стэн рүү баахан шувууны хоо шидсэн байдаг ба сүүлд нь өнөө халзан бүрүүд нь нисэж ирээд Стэнийг үнсгэд Стэнч ингээд хотын даргаар сонгогдов. Гэсэн ч түүний дараа Стэн маань энэ дэлхийн хамаг болох бүтэхгүй гэсэн учраас хотын дарга бол чадсангүй хөөрхий. За тэгсэр үүний дараагийн эхлэхэд Ford ч нэгэн шөнө унтаад байж байтал нөгөө айхтар Bill Cipher шууд Ford-ийн зүудэнд яваад орлоо шүү. Тэгэнгүүтээ Bill ч одоо Ford-д өөрийг нь зогсоож чадахгүй талаар хэлээд орон зайн цоорхог өөрөөс нь удаан хамгаалж чадахгүй гэж хэлээд яваад өгдөг наасан. Тэгэнгүү маргааш өгдөн болонгууд Ford ч хамаг гэрийн хүн амтнаа цуглуулж байгаад Bill-ийг зүүдсэн талаараа хэлж овоохог Bill-ээс хамгаалах шившлэг хийх гэж байгаа талаараа хэлв. Гэхдээ тэгээ авахтээ түндэн зориулж манайд ганц эвэртийн ус олж ирэх хэрэгтэй болдог ба хамгийн цэвэр ариун сэтгэлтэй хүн л тэр усыг авч чаддаг юм байхаа базардаар гэж. Тэгтэн ч манай Mabel насаараа одоо ганц эвэрттэй уулзах мөрөдөлтэй байсан талаараа Ford ахтаа хэлж Wendy, Grenda, Candy гуравтай цуг явсан ганц эвэртийн ус олж ирэхээр боллоо. Энэ зур Ford Dipper-ийг ажлын өрөөндөө оруулангуудаа Bill-с хэрхэн оюун угаанаа хамгаалахыг зааж өгөхөр боллоо. Bill бол өөр эмчтгүүнүүдийн биет учраас хүний биеийг шууд захирч чаддгүй ба зөвхөн хүмүүсийн хар дарсан зүүдээр нь дамжиж хүний оюун санаанд ордог юм байна шүү дээ. Ингээд үзэг солигдож манай гуравч явсаар эцэс нөгөө ганц эвэрттэйгээ уулзахад цаатах нь хамгийн сүүлчийн ганц эвэрттэй байж таардаг ба Mabel-ийг харснаа хангалттай цэвэр ариун сэтгэлтэй хүн биш вэ нэтэр гэж тэглээ шүү. Тийм болохоор нөгөө ус мөс авахч бүр хотлоо болоход Mabel ямар ч гэсэн зорилгоо биелүүлэхийн тулд нэмээд баахан сайн үйл хийж гарлаа. Тэгсний дараа нөгөө ганц эвэрт чинь хэлж байгаа. Чи сайн хүн болохын тулд сайн үйл хийсэн хэрэггүй. Тэгвэл наад чинь сайн хүн гэсэн үг бишээ гэж мэгээд ямар муухай хүн сурталтай шаар вэ. За ингэж Mabel ч яхааргаа болохгүй хямраа сууж явах зурн Wendy ч хэлж байгаа. Одоо хэдүүлээ Wendy-гийн аргаар үзэх цаг болсон гингүүтээ нөгөө ганц эвэртийн үсийг нь хүчээр авах юм ярьж гарлаа шүү. Тэгэхдээ Wendy ойн зах руу очиж одоо хүмүүсийн бааранд хурч ирээд Grenda Candy хоёрыг дагуулж явж байгаа ганц эвэртийг онтуулдаг шид тагны тоосон зур олж авахар болж байгаа маа. Тиймээс Wendy тэр гурвч баахан хууль бус юм хийж явсаар эцэст нэг юм шид тагны тоосон зур олж авсны дараагаар нөгөө хүн сурталтай ганц эвэртээ унтуулж хаяад яг үсийг нь авах гэж байтал Mabel орж ирээд болиуллаа шүү. Тэгтэл түүний дараа нөгөө ганц эвэрт чинь эргэн сэрчээд Mabel-ийг чи хизээч сайн хүн болохгүй энэ төр гэд байж байтал өөр бусад ганц эвэртүүд нь гарч ирээд цэвэр ариун сэтгэлтэй хүн энэ төр гэдэг юм
байхгүй гэж хэлдэг ба. Үнийг сонсон Мейбл шууд дургуун хөрөнгүүтээ нөгөө ганц эвэртэй чинь зодтолдож гарлаа. Юу. За тэр зур Deeper Ford-ыг өөрөөс нь ямар нэгэн зүйл нуугаад байгааг гадарлангуудаа зүүд уншдаг төхөөрөмжөөр Ford-ын зүүдийг хартал юу байсан гэж Ford-ын биелтэй тохиролцож бие өгчүү зүүд байлаа. Үүний дараа Ford иргэн сэрэхэд Deeper Ford-ын биеинд биел орсон байна гэж бодонгуудаа Ford-оос орон зайн зорихыг хамгаалах гэж үзсэн буу шуу гаргаж ирээд буу юм болсон ч ашгүй Ford-ыг биел захираг байжээ. Ер нь Ford чинь биелээс өөрийгөө хамгаалахын тулд толгой дотроо метал суулгац байршуулсан ажээ. Түүний дараа Ford ч биелийг хэрхэн мэддэг талаараа Deeper дэрж өгдөг бөгөөд анх Gravity Falls хотод ирээд хачинчигтэй байдал нь юунаас болоод байгааг судалж байхдаа Ford гацаанд орсон юм байна л да. Тээгүү нэгэн өдөр Ford агуугаас биелийг дууддаг тариныг олоод уншихад биел тэр өөрөө Ford-ын зүүдэнд ирж Gravity Falls хотын нууцыг олж мэдэх арга бол портал машин барих юм ятгаж Ford-ын биеэр бүр чөлөөтэй орж гардаг болжээ. Гэсэн ч Маккейд портал руу сорогдож оронгоалцсны дараа Ford биелийн жинхэнэ санааг олж мэдэн портал машинаа унтраасан боловч Стэн дахин асааснаас болоод орон зайн цорхоо үүсэж байгаа юм шүү дээ. Хэрвээ энэ орон зайн цорхоог биел авбал манай ертөнцөд чөлөөтэй орж ирээд хүссэн бүхнийг хийж чаддаг болгоожээ. Ингээд ангийн төгсгөл болоход Мейбл ч Венди тэр ихтэй эргэн эрэхтэй баахан алт эрдэнэс бас ганц эвэртэй өснөд авчирдаг ба түүнийг харсан Ford ч Мейблийг хэлж байгаа. Чи бол сайн хүн шүү хэмээн хэлж овоохог биелээс хамгаалах шивжлэгээ хийж байгаа юм. Одоо цаашаа юу болох вэ? Энэ чинь баг бөөгийн зан үйл хийгээд байгаа юм шүү. Нөгөө биел нь айгүй бол нөгөө альбан байна л да. Одоо энэ хэсэг төр завсралгаа аваад нэгэн сонирхолтой зүйлийг дуулгая. Sony application маань Google Pay дэмждэг олон улсын кредит картаа саяхан гаргасан байгаа. Тэгвэл Sony-ийн зүгээс iPhone-тай хэрэглэгчдэд зориулаад Sony кредит картаа Apple Wallet толбоод Apple Pay-ээр төлбөр тооцоогоо хийх боломжтой болсон байна шүү. Үүнтэй холбогдуулан та бүхэн маань Apple Wallet Sony кредит картаа холбосноор Sony application-ы зээлийн эрхийг 100,000 төгрөгөөр нэмвэл мөн Apple Pay-ээр гүйлгээ хийснээрээ Sony application дээрх зээлийн эрхээ 100,000 төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой болжээ. Тийм болохоор Sony кредит картаа холбоод төлбөрөө хормын дотор хийгээрэй. Sony application. Ингээд зурлын маань 16 дугаар ангиллэхэд Стэн жахин нэг удаа өөрийнхөө нууцлаг овоохог бусад жуулчдыг татдаг газруудаас хамгаалахын тулд төрүүлж очиж шоглохоор болсон байва. Эндээ тэгээд Стэн ч одоо Deeper, Mabel, Candy, Granda, Zeus 5-ыг авч явахаар болдог ба. Deeper маань одоо хүртэл Wendy-г мартаж чадахгүй л явж ивэл яах вэ? Тийм болохоор Deeper энэ удаа Wendy-г мартаж өөр хүмүүстэй танилцахаар Стэнтэй хамт цуг аялал гарахаар болж байгаамаа. Ингээд үүний араас үзэг солигдоход Стэн ч дэлхийн хамгийн том нэхэмлийн утсыг хөвөхөр ирсэн байдаг ба. Тэр үеэр Deeper нэг охин зогсож байхаар нь очиод ярилцах гэсэн биш ээрч муурсаргаад олигтой мэр чадлагүй явуулчваа. За түүний дараа Стэн ч Deeper-т хэлж байгаа. Deeper ийм байвал хэн ч чамайг тоохгүй. Охтуудтай ярилцахтаа хөвгчлөлтэй бас жаахан ярьчигтэй бай гэж мэгэд ахмад насны зөвлөгөө өгч араас нь нөгөө нэхэмлийн уцаач хөвж хайчаад дараагийн газар руу явлаа. Стений дараагийн байвал уруугаа харсан байшин байдаг бөгөөд энд ирмэгцээ Deeper ч Стений өгсөн зөвлөгөөний дагуу нэг охинтой ярилцаад үзэхэд Стений аргач ядах юмгүй бүтэж Deeper маань анхны охиныхоо мэйл хагийг авлаа. Түүний дараа Deeper бөөн баяр болоод гарч явахдаа Mabel-ийн гал хам Candy-тэй аюу дотн мэдлэхэд Candy ч улайж ирснээр Deeper-ийг хоргон сонирхож эхэллээ шүү. Ийхүү өнөө уруугаа харсан байшин дотор норж дэвсэж байгаа зөв харавсны дараагаар Стэн дараагийн газар руу явж жинхэнэ хорлон сүтгэх ажиллагаануудаа хийдэг бөгөөд Deeper ч одоо нэг газарт очих бүртээ нэг охинтой танилцаад яваад байлаа шүү. Айхтар гэж. Гэвч тэг замдаа энэ хэд маань Эрдэнэ жишийн төөрдөг байшин дээр Zeus-ыг авчиад хайчих юм да нэрээ. Тэгсээр эхний өдөр нь дуусаж орой болоход Deeper ч Стэнтэй хамт халуун ванд цуугаад зааж өгсөн арга нь хэрхэн үр дүнтэй хэрэгжиж байгаа талаар яриад үйж байдаг бол нөгөө талд Candy ч Deeper-ийг сонирхож эхэлсэн талаар Mabel, Granda хоёртой хэлж байгаамаа. Ингээд маргааш өдөр нь болоход Mabel, Granda хоёр ч Deeper-ийг одоо Candy шахчих гээд янз бүрийн төлөвлөгөө боловсруулдаг ба бүр Deeper-ийг ард талд нь Candy-тэй ганцаарнгийн суулгаж энтер. Түүний дараа Candy ч Deeper-ийг хамтдаа зугаалах өнтергээд болзоонд өрчүүл яах вэ? Тэгсэр удалгүй манай эдэж сүүлийн зорьсон газар болох нууцлаг уулан дээр хурж ирлээ шүү. За тэгж нууцлаг ууланд ирсний дараагаар Deeper ч Стэнтэй уулзаад өөрт нь Candy сайн болсон тухай хэлж Стэний аргаар яваад ивэл охтуудыг гомдоогоо дуусна хэмээн хэлсэн боловч Стэн тэрийг нь тоож сонссонгүй. Тэгснээ бүр Стэн ч өөрөө туршиж харуулна гэснээр нууцлаг овоохон кассан дээр байсан нэгэн эмэгтэйг фанаалтаад хамт цуг хурган болзоонд явахаар болчул яах вэ? Өө. Энэ зур Deeper ч Candy-тэй мумигийн музей дотор хурган болзоож явж байдаг ба тэгтэл яг тэр үед нь Deeper-ийн нөгөө найрсан баахан охтууд нь гараад ирдэг ба Deeper ч өстой нүүр хийх газаргүй болж Candy гомдоогоо явуулчлаа. За түүнтэй зэрэгцээд Стэн ч нөгөө кассын эмэгтэйтэйгээ болцож байгаад баригчдаг ба тэр эмэгтэй нь хагас хүн аалзсан үйл яах вэ? Хайрхан минь гэж. Ийхүү Стэн ч баригдаад муми болох гэж байж ах зуур Deeper ч Стэнийг баригдсныг олж мэдээд Mabel, Candy, Granda гуравтай нийлж байгаад очиж аврахаар болов. Түүний дараа манай гуравч явсаар ашгүй Стэнийг олж аваад аврах гэтэл нөгөө хагас хүн аалзсан эмэгтэй ч манай тавыг хөөж гардаг ба тэр үед Candy-д нэг санаа сэтэж оргилж буй халуун аршааныг ашиглаж байгаад уулын бэл рүү аштайхан бууж нөгөө аалзсан эмэгтэйг чинь аврах том түлэчний баримл дотор оруулж чадлаа шүү. Айхтар сэтгэж байгаамаа. Гэсэн ч ангийн төгсгөлд Стэн бас л нөгөө аалзан эмэгтэйгийнхээ үгэнд хууртаж байгаад бариулангаа алддаг ба Mabel, Deeper тэрэж бошоо Стэнийг аваад явж байгаа юм. Гэхдээ тэгээ ангийн төгсгөл болж Стэн нэргэн нууцлаг овоохоо дээр хүрээд ирсэн Стэний хорлсон баахан жуучны газрууд иргэн Стэний нууцлаг овоохог хорлцсон байдаг ба наа чин бол ер нь карма шүү дээ Стэн минь. Карма мэдэж гэнэ та нар. Энэ хүний араас суурлын маань 17 дугаар анги эхлэхэд Mabel төрсөн өдөр нь болох хаач байсан болоогүй байхад Deeper-тэй нийлээд 13 насныхаа төрсөн өдрийг нийчгэр тэнд
мэбэл энтергээ бүр хөөрцөн явж байна. Дипер мебель хоёрын төрсөн өдөр нь зуны хамгийн сүүлийн өдөр буюу 8 сарын 31-нд болох бөгөөд мебелч 7 хоногийн өмнөөс бэлтгэл ажилд орж байгаа нь инээж. За үүний араас мебелч овоохоо дээрээ төрсөн өдрөө тэмдэглэх гэтэл стен орж ирээд хамгийн сүүлд үдшилэг зохиоход гарч ирсэн зомбинууд чинь одоо хүртэл байгаа шүү гэж мэгээд үгэлж яншаад хийлгэхгүй гэж бөө юм боллоо. Тэгтэл яг тэр үед нь цаад өрөөнөөс нь Ford Dipper-ийг Dipper хурдлаараа миний нүр шатаж байна гэж дуудахаар нь Dipper яваад очтол Ford зүгээр сахлаа шатаж хуссан байвал яах вэ? Йоо. Түүний дараа Ford Dipper өнөө орон зайн цоорхог агуулж буй савыг цоорсон тул засах цавыг олохоор дагуулж явдаг ба мебелч зүүстэй нийлээ төрсөн өдрөө их газраа хайхаар үлдэв. Ийхүү мебелч зүүсийн хэлсний дагуу Gravity Falls-ийн ахлах сургуулийн биеийн тамирын зааланд төрсөн өдрөө зохион байгуулах гэдэг очтол тэнд нь ахлах ангийн сурагчдын бүртгэл явагддаг ба тэр үед Wendy ч мебелийг ахлах ангид сурах нь тийм там мам гэж мэгээд зүрхийг нь хүлээ хийдэг наасан. Тэгээ мебелч түүнээсээ болоод хурган хямарч гардаг бөгөөд энэ үеэрээ Dipper Ford-ийн хамтаар Gravity Falls-ийн хавцлын дэргэд ирж байгаа юм. Ингээд хавцал дээр ирснийхээ дараа Ford Dipper хэлж байгаа. Чи хавцлын өрмөц содон байдал зүгээр аяндаа үүссэн гэж бодож байна уу? Гэснээр яг доор нь олон сая жилийн өмнө харь гаригийн хөлөг ирж ослсон талаар хэлв. Ford 30 жилийн өмнө портал машиныг барьж явах явцдаа энэ осолцсон хөлгөөс ирж эд хэрэгсэл цуглуулж байсан бөгөөд хөлөг доторх харь гаригийнхан бүгдээрээ өгцөн байсан юм байна шүү дээ. Тинхүү Dipperч Ford-ыг даган хөлөг дотор ороод өнөө цавуугаа хайж гардаг ба нөгөө талд мебель болохоор хамгийн сайн найз Candy, Granda хоёрыг төрсөн өдөртөө өөрөх гэтэл цаад хоёр 8 сарын 31-нд үнэхээр чухал ажилтай байж таардаг ба мебелч үүнээс болоод бүр их хямарлаа хөөрхий. Ингээд цуурлын үйл явдал голдоо орж ирэхэд Dipperч өнөө цавуугаа хайж явахдаа санаандгүй харь гаригийн хөлгийн тохиолдлыг ажлууж хаяад харь гаригийн роботуудыг асаачдаг ба Ford энийг нь мэдчихэд Dipper хэлж байгаа. Тайван бай Dipper. Зүрхний цохилтоор нь хүмүүсийг аюултай аюулгүйг шийддэг юм хэмээн хэлсэн боловч Dipper сандарсан хэвээр байж байгаад Ford-ыг бариулаад наачлаа. Бүтэхгүй нэрээ. Үүний дараа харь гаригийн нөгөө робот ч Ford-ыг аваад бүр өөр гариг эрхэс рүү явах гэхэд нь Dipper Ford-ыг сорон зомбоо ашиглаж авч явахаас өмнө харь гаригийн хөлгийг ослуулдаг ба ав гахыгаа арай л тавиад тутсангүй шүү. Ийхүү Ford ч аврагсныхаа дараа Dipper өөртөө хамт цуг Gravity Falls хотод үлдэн туслах нь болох санал тавьдаг бөгөөд үүнийг сонссон Dipper шууд зөвшөөрч байгаа маа. Гэтэл үүнийг нь хямарцсан байгаа мебель сонсдог бөгөөд Dipper-ыг эрен гэртээ ирэхэд нь өөрийг нь хаяад энд үлдэх гэж байгаа чин сэтгэлээсээ гомдож гарахдаа Dipper-ийн цүнхийг андуураад аваад гарч байгаа юм. Ийхүү мебель ойн цахад очиод гуниглаа сууж байхад нь өнөө цаг хугацаагаар аялдаг Blend мебель дээр хурж ирснэ. Чи надад туссан болохоор би чамд туслая. Хэрв чи ахынхаа орон зайн цоорхойг авчраад өгвөл би зуны цаг хугацааны бөмбөлөгт ороод цаг хугацааг зогсоож өгч чадна гэтгэлээ шүү. Тэгсэн хөөрхийн мебелч түнд нь итгээд Blend-д одоо Ford-ийн орон зайн цоорхойг өгтөл үнэндээ би л Blend-ний бит ороод түүнийг үдирдэж байсан болж таардаг бөгөөд шууд орон зайн цоорхойг газар хах шидэн эвдэлж хаяад Gravity Falls хотын дээр өөрийнхөө эмчт түүний халгыг нээж орхив. Юу болох гээд байна? Ёо. За энэхүү дараагийн эхлэхэд өөрийнхөө хар дарсан зүудний ертөнцийг Gravity Falls хотын дээр нээсэн Bill хязгааргүй хүч чадалтай болж бүр өөрийгөө махан биетэй болголоо. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол Bill өмнө зөвхөн зүудний ертөнцөөр дамжиж дэлхийд дээр ирдэг байсан шүү дээ. Тинхүү Bill ч одоо Gravity Falls хотод ирмэгцээ мебелийг хорж өөрийнхөө найзуудгээд баахан олон хэмжээч ертөнцүүдийн мангасуудыг дуудан авчирч жинхэнэ самар үйл ажиллагаа эхлүүлж байгаа маа. Ёо базар байна гэж. За тэр зур Bill яа харахгүй дэлхий дээр гарч ирсэн тул Ford Dipper хоёрч Bill-ийг ямар ч үнээр хамаагүй зогсоохын тулд өөрсдийнхөө төдөлгөө хэрэгжүүлэхээр болов. Зүүсийн хэмээн сандал болж хувраад. Гэхдээ тэгээ бас Стений овоохон дэргэдүүддэг нөгөө нэг ямаа авраг том биетэй болоод гидэн шоронгоос оргож мургаад бүр хөл толгой нь олдохгүй юмнууд болоод байдаг наасан. Түүний дараагаар үзэг солигдоход Ford олон жилийн өмнө Bill-ийг гаргаад ирвэл зогсоохын тулд нэгэн айхтар энергийн зэвсгийг бүтээсэн бөгөөд түүгээрээ Bill-ийг будаж эргэн орон зайн цооргоор оруулах гатал ард нь байсан хонх гинт амбай ороод Ford-ыг зочооход Ford ч одоо Bill-ийг алдаад бутчихв. Тэгж араас нь Bill Ford Dipper хоёрын байсан цамхагийг дэлбэлж аялдаг бөгөөд дараа нь Ford Dipper тэмдэглэлүүдтэй өгөөд Bill-ийг ялах өөр аргыг мэднэ гэд хэлж дуусаагүй байхдаа Bill-д баригдаж алтан өшөө болж хувирваа. Ийхүү Ford ч алтан өшөө болж хувирсны дараагаар Dipper ч одоо ав гахыгаа суллахаар Bill-тэй үзэх гэсэн боловч яаж барах вэ дээ? Харин сүүлд нь бүр Bill-ийн мангас найзууд нь идүүлэнгээ алддагч аятайхан аргалаа цухтааж байгаамаа. Ийхүү Bill-ийн сүрэл ихснээс хойш 3 хоногийн дараа үзэг зөрөгдөхөд Gravity Falls хот утгаараа Bill-ийн там болж хувирдаг ба Bill-ийн ганц нүдтэй нисдэг мангасууд Gravity Falls хотын иргэдийг нэг нэгээр нь чулуу болгон хувиргаад Bill-ийн цайз руу авч явсаар л байла. Тэр үеэр Dipper шөөрхийн овоо баригдаагүй явж байдаг ба Stan мебель хоёрыг хайсаар Gravity Falls хотын ихтгүүр дээр ирлээ. Тиймгүй яг дэлгүүр рүү явсан ортол Dipper ч Nacho Chips байхыг хараад очиж авах гэтэл занганд орчдөг ба занг тавьсан хүн ашгүй манай Wendy байж тарлаа шүү. Wendy сүрэл эхлэх үед найзуудтайгаа хамт байсан ч найзууд нь бүгд одоо Bill баригдаад ганцаархнаа үлдсэнийг нэвжээ. Ингэж Dipper X Crash-тайгаа уулзсан дараагаар мебельгүйгээр Bill-ийг ялах боломжгүй ойлгож мебелийг Bill-ийн хоригдсон шоронгоос Wendy-гийн тусламжтайгаар суллахаар болов. Тэгэхдээ бүр манай хоёр чинь дэлгүүрийн дээвэр дээр байхдаа мебелийн байгаа шоронг нь олоод харж байгаамаа. За тэр зур Bill найзуудтайгаа балааг нь авах гээд байж явах зур нөгөө цаг хугацааны хүүхэд ч одоо Bill-ийг зогсоохоор ирдэг боловч Bill цаг хугацааны хүүхдийг ядах юмгүй устгаад хийчихдэг наасан. Гэхдээ нэрийн цаг хугацааны хүүхэд гэснээс энэ цаг хугацааны хүүхэд ч наах Bill-ийг тэр хар дарсан зүудний ертөнцид хорьсон юм байна лээ шүү дээ. Хэрв та админ бичлэг дээрээ сайн лайк болон subscribe дарвал дараа нь Bill-ийг хэн болох талаар дүрийн задлан хийсэн бичлэг оруулж болно шүү дээ. За тэр ч яг уу. Энэ зур мебелийг аврахаар шийдсэн Dipper Wendy хоёрч Gideon-ы аавын машин дэлгүүр дээр ирээд машин олж авах гэсэн чи Bill-тэй нэг тал болсон Gideon гарч ирээд манай хоёрыг Bill авч өгөх юм боллоо шүү. Ёо. Дээрээс нь Gideon-д мебелийн шорон руу нэвтрэгдүүлэхүр байгаа юм
байна л та. За ингэж биел баригдахуулахад нь Венди угийн атман охин болохоор зодомдын хийж байгаад Гёдноос Мэйблийн шоронгийн дэлгүүрийг аваад бүкс рүү зад амбардж хаяад хамт цуг ургасан шоронгийн нөхдүүдээс нь аятайхан зугатааж машин олоод Мэйбл рүү явж байгаа юм. Тэгтэн Гёдн ч одоо Дипер Мэйбл хоёрын араас нь хөөгд бөө юм болдог ба. Венди ч Гёднд баригдахгүйгээд биелийн үүсгэсэн галзуурлын хөөсөн дундуур гарan явахдаа янз янзын өөр төрхөнд орж мунаад бүр алж өгч байна. Тэгсээр эцэст нь Дипер Венди хоёр бөө юм болж өгч Мэйблийн байгаа шорон дээр ирэхэд тэрүүгээр нь зүүс явж таардаг ба. Манай гуравч эцэстээ Гёднд бүслүүлээд баригдлаа. Яа. Тиймхүү Гёдн ч манай гурав дээр биелийн нэг нүдээр сарсан байгууга магаснуудыг дуудчаад байж Дипер шууд Гёднд ингэж хэлж байгаа маа. Гёдн чи хизээч хин нэг өөртөө хүчээр дурлуулж чадахгүй. Хэрвээ чи үнэхээр Мэйбл таалагдаж түүний баатар болмоор байгаа бол бидэнд туслаад түүнийг суллуул гэж хэллээ. Гэхдээ түүний дараа Гёдн ч өөрийнхөө байх талаас олж Диперийг Мэйблийн шорон руу оруулж өөрсдөө биелтэй шууд үдэлцэх гээд биелийн цайз руу явдаг. Ингээд эцэст нь Дипер Зүүс Венди 3 Мэйблийн шорон руу явсан ороход энэ удаагийн анги нь дуусч байгаамаа. За нэрээ Дипер Мэйбл гэснээс өвлийн амралт өгөж дүнгууд гарах төхөө та эдмэнч бүүн шалгалтууд дарагдаж ядраад арайч энэ бичлэгийн дундуур унтаад байгаа юм шүү дээ. Хэрвээ нүчин анилдаад эхэлж ивэл түр хазнаарай. Бүгдээрээ нэг сэргээд хөрөгчөндөө байгаа Венус цэрэгнээсээ нэгийг задлаад иччих. Байхгүй бол гэрийнхээ ойролцох дэлгүүрээс аваад иччих. Шууд л сэргээд ирнэ шүү дээ. Яг одноос кино улам сонирхолтой болж эхэлнэ. Тиймээс нүдээ салгалгүй заримгаа эдэнгээ анхааралтай үзээрэй. Дуртай заримгаа эдэнгээ дуртай киногоо үргэлжлүүлцгээе. Choose what you love. Venus brand. За үүний араас дараагийн хэлэхэд Дипер Венди Зүүс 3 биелийн шорон руу явсан ороход шууд шал цөмрөө доошоо ордог ба тэгж явсаар байгаад нэг хийлдэг тоглоом дээр буугаа. Үүний дараа Дипер Зүүс Венди 3-ч Мэйблийн шорон хартал тэр нь шорон гэж хэлэхэргүй мөрөөдлийн ертөнц байдаг бөгөөд Мэйбл Ленд гэдэг нэртэйчээ. Иймгүй Дипер зэрэг ирснийхээ дараа баг зэрэг шоконд ороод үжидэл Мэйблийн нөгөө мөрөөдлийн хөвгүүд нэрээ Дипер тэрийг аваад явдаг ба тэгсэр сүүлдээ нэг нь наран шарлагын газар баахан ундаа амттан өдрөхөд Дипер ч бас ингэж байгаа юм. Залуусаа энэ бол биелийн цохиосын ертөнц. Тийм болохоор та хэдийн ууж идэж байгаа юм чинь хүний цогц центр байвал яах юм гэснээ хамаг ундааг зогж асгаж байгаамаа. Бас ч гэж үнний ортой л доо. За ингэж хийснийхээ дараа Диперч Мэйблийн байгаа цамхгийг олж мэдэнгүүтээ шууд Зүүс Венди хоёртой дайрч ороод Мэйблийг суллах гэтэл Мэйбл чинь явахгүй өдрийг тэглээ шүү. Өө баазар вана гэж. Учир нь Мэйбл чинь энтгийнхээ хотын дарга бөгөөд бүх ертөнцийг удирддаг ба Мэйбл Ленд ч Мэйблийн бүх хүслийг биелүүлдэг ажээ. Инхлээр яа харахгүй шорон байгаа зү. Мэйблээ чи бүр альбин чөдөрлүүлчихэд байгаагаа мэдэхгүй байна уу? За үүний дараа Мэйбл эсэргээрээ Дипер Зүүс Венди 3-ыг энд үлдээх гэж ятгаж гарлаа. Тэгсэр удалгүй Мэйбл Ленд ч Вендиг насаараа ихийг хүсдэг байсан сургуулийнхаа захирлын толгой дээр жорлонгийн бүглээс нах хүслийг нь биелүүлэх боломж олдоход Венди ч ихэндээ одоо Дипер туслан энэ гэж үйснаа сүүлдээ бүр тэр хүслээ биелүүлэх гэж яваадаг вөө. Харин Мэйбл Ленд Зүүс даавыг нь гаргаж өгдөг ба Зүүсийн аав нь Зүүсийг их баг багт нь яваад өгсөн болохоор Зүүс аавынхаа царайг ямар байсныг мартсан болохоор оронд нь кетчупны савн дээр байдаг хүнийг гаргаад ирсэн байдаг нас. Юу. Ингээд хамгийн сүүлд нь Мэйбл Ленд Диперийн хүслийг биелүүлэх гэхэд нь Дипермен биелийн бүтээсэн энэ шоронд давтахгүй гэсэнтэй гараад явлаа. Тэгсэн дээр бах та Дипермен. Тийм хүмүүний араас үзэсгэлэгдэж Дипер Мэйбл Ленд дах нэгэн цөөрмийн ирэг дээр сууж байтал Венди хурж ирснэ. Диперийг Мэйбл дээр очиод том хүн болгоод өгөхийг гойвол чихнээсээ үерхэж болно шүү гэж тэглээ шүү. Гэхдээ тэгтэн Дипер амар баярлаад яг Венди хийснээр хийх гэж байтал гэнт энэ бүхнийг биел бүтээсэн гэдгийг санаад энэ бүхэн жинхэнэ биш гэд ойрлол нөгөө гоё Мэйбл Ленд чинь гэнт амар аимшиг ертөнц сууж хувираад ингэж байгаа. Дипер би чамайг ажиглаж байгаа шүү энэ төр гэж тэглээ хайрга минь гэж. За үүний дараа Дипер уурандаа бид эндээс гарах ёстой. Бид бод ертөнц рүү буцах ёстой гэхэд Мэйбл Лендийн баахан харуулууд нь Диперийг барьж авангуудаа бод ертөнц рүү буцаан хөөх гэж үзлээ. Тэгтэн Диперч Мэйбл хэлж байгаа. Чи үнэхээр намайг явуулах гэж байгаа мó хэмээн асуухад нь бод байдлын эсрэг төсөөллийн ертөнцийн шүүх хурал олцохор болов. Юу болоод байгаа юм бэ? За үүний дараагаар шүүх хурлыг эхлэхэд Мэйбл Ленд дах төсөөллийн муужгаа хурлыг өдөрдөн Мэйблийг өмгөөлөгч өрнө. Өнөө төсөөллийн хөвгүүд нь орж ирлээ. Тиймгүй шүүх хурлыг эхлэхэд Мэйблийн төсөөллийн хөвгүүд Диперийг буруутгаж бод ертөнцийн их муухай газар гэснэ Мэйбл ба Дипер хоёрын таагүй дурсамжуудыг эргэн сөхөж эхэллээ. Тэрэн дээр нь 3 дугаар ангидаа Мэйбл монтажны зураг авах болох гэж байхад нь ангийнх нь охин эрэнгүүтээ зориуд үсэн дээр нь бохинааж байгаа тухай. Бас 5 дугаар ангидаа Диперийг Валентины өдрөөр нэг ч загтал аваагүй тухай байв. Ингэж Мэйблийн өмгөөлөгчд төсөөлийн ертөнц нь бод ертөнцөөс авгүй илүү өнтөрхөд нь Диперч өөрийгөө өмгөөлж инхүү хэлж байгаамаа. Мэйбл сонсооч чи хэдийгээр энд байх дуртай мэт байгаа боловч үнэндээ энд байхыг огтхон ч хүсэхгүй байгаа. Учир нь чи том болохоос айж байна. Мэйбл би ч гэсэн айж байгаа. Хэдийгээр бод ертөнц заримдаа их муухайч түүнийг даван туулаад гарах арга зөндөө байгаа. Хоёулаа ч гэсэн амьдралынхаа туршид тэгж даван туулсан хэмээн хэлв. Үүний дараа Мэйбл Дипер хоёр хэрхэн өөрсдөд тохиолдсон бүхий л зовлон бэрхшээлийг хамтдаа даван туулж дурсамжууд гарч эхэлдэг ба эцэст нь Мэйбл ч иргэн Дипертэй төвлөхөд ашгүй нүдэн нэгдэж өөрийгөө хоригдож байсныг ойлгож байгаа юм. За ашгүй нэг Мэйбл ч иргэн ирэхэд Мэйбл Лендийн бод дүр төрх нь гарч ирдэг бөгөөд биелийн бүтээсэн шорон нуран унж эхлэхэд Дипер Мэйбл Зүүс Венди дөрөв авраг том болсон Вадлисыг унаж байгаад Мэйблийн шоронгоос амжилттай зүгтаан гарч ирлээ. Тэгэд эцэст нь Дипер Мэйбл Зүүс Венди дөрөвч эргэн нууцлаг овоогоо төр хурж ирдэг ба овоохоо азуулж биелийн гамшигт өртөөгөө зүв зүгээр хүйжээлээ. Үүний араас Дипер тэрэд овоохон руу явсан ороход манай дөрвийг стенч баахан нөгөө ичидийн амьтдтай цуг орилцоор ухтан авч байгаамаа.
За ингээд зурлын маань сүүлчийн анги гэлэхэд Стэн Дипер тэр хэдийг биелийн мангасууд байна гэж бодоод яг алах гэж байсан ч хоёр зэд үгээ харан таньснаар Пенисийн гэр бүлч иргэн цугларч байгаамаа. Түүний дараа Дипер ч одоо юун баахан иж эдийн амьтад байгаа талаар асууж харахад биелийн сүрэл яг эхэлж хачин байдлын давалгаа овоохойг нүмерэн авсан боловч Фортын гэсэн нөгөө биелээс хамгаалах шившлэгийн ачаар овоохоо зүгээр үлдсэн юм байна л та. Өөрөөр хэлбэл одоо Графтифос хотод үлдсэн цорын ганц хэвэн зүйл нь Стэний нууцлаг овоохоо л байв. За үүний дараа Дипер Мэйбл хоёр ч Стэнээс юу их талаар нь асууж харахад Стэн эндэ байна мэн гэж тэнэгтдэг өгөөд Фортыг аварч биелийг ямар ч хөсөлгөө байдгийг харсан. Дээрээс нь тэр үеэр Стэн санаандгүй зургтын удирдлагын дээр дараа дасаатал Билл Графтифос хотын иргэдийг чулуу болгон хуургаад өөртөө сэнти хийцэн байгаа дүрс гарваа. Ингээд үүний дараа Дипер Мэйбл хоёр овоогоо дотор иж эдийн амьтад ба хүмүүст хандан Фортыг авруул Биллийг зогсоож болох тухай хэлж уриалаад бөөндөө Фортыг аврахаар боллоо. Учир нь Фортод Биллийг ялах өөр арга байгаа шүү дээ. Энэ зур Билл ч одоо Фортыг буцаан сэргээдэг өгөөд яагаад гэсэн гэхээр Билл хэдий дэлхийд дээр ирсэн ч Графтифос хотоос цаашаа гарч чадахгүй байгаа юм л да. Яагаад гэвэл Графтифос хотын хачин чигтэй байдал ба Биллийн бас хачин чигтэй байдал нь Соронзонгийн адилхан хоёр туй шиг бие биедээ хүрэхэд түлхэлцээд байгаа юм уу да хаашаа. Тийм болохоор би ч одоо Фортыг сэрэж энэ байдлыг засааргыг хэлж өгвөл өөрийг нь иргэн хамтрагчаа болгоход нь Форд ч үгүйгээ тэглэж шүү. Тэгэхээр нь би ч Фордыг ямар ч хамаагүй аргаар тамлаж байгаа ч болтгоо оюун санаанд нь орж байгаад эндээс гар харгаа олох гэд үзэж гарваа. Тэр зур Маккагээд Фордыг аврахын тулд Биллийн ич эд үлдэж чадахгүй байгаа нууцлаг овоохойг аврах том робот болгон хуургаж Биллтэй тулдах санаа гаргадаг ба түүнийг нь хэрэгжүүлэхээр манай эдж амар том робот энтер босож гарлаа шүү. Үгүй тэгээд роботоо хийж дуусны дараа тулааны өмнөх өрөө түүдэх гал тойрч суугаад эцсийн удаа ярьж гардаг ба тэр үеэр нь Мэйбл ч хүн болгонд өөрийн шгөө нэхмэл хоолойтой цамц хийгээд өгсөн ч байх шиг өөрхөн ш тэн Мэйбл. За тэгтэл энэ зур Стэн ч уурдж муурлаад хачин хаашаавар гаргаад байдаг ба Фордыг аварч яадаг юм тэр мөн амт намайг өөрийгөө аврахад баярлаа гэж хэлээг үнтергээд үглээд өгдөг наасан. За тийхүү маргааш өглөө нь болоход манай эдж нууцлаг овоохон роботоо хасаагаад Биллийн цайз руу дайрч хамаг мангасуудтай тулдаж ялаад эцэст нь Биллтэй үзэлцэж эхэллээ. Тэр үеэр Билл чамаг чадлаараа нууцлаг овоохон роботыг устгах гэсэн боловч угаасаа шидэн үйлчлэхгүй байгаа болохоор яаж чадахгүй байлаа. Ийхүү Биллийг завгүй байх хооронд нь Дипер Мэйбл Стэн Вендигээд өөр нэг жижиг баг Фордыг аврахаар Биллийн цайзд орж ирдэг ба тэгтэн Геодонч Билл баригдаад бүр зогсолтгүй игдүүтэй бүжиг энтер хийсэн байж үл яах вэ? Ингээд манай эдэг харангуйтаа Геодонч Биллийн нөгөө чулуутсан хүмүүсээр хийсэн сентийн хамгийн доод талын үнийг нь татж гаргавал хүмүүс иргэн зүгээр болно гэж хэлдэг бөгөөд түүнийхэн дагуу манай эд чийхэд Графтифос хотын иргэд иргэн суллагдваа. Түүний дараа Дипер Мэйбл тэрэд Фордыг ч иргэн суллахад Форд олон жилийн өмнө агуу дотор харж байсан шившлэгээ зурхад тэрэн дээр нь яг одоо тэр мөчд байгаа хүмүүсийг илтгэх тэмдэгнүүд байвал яах вэ? Тэнд нь ямар тэмдэгнүүд байсан бэ гэхээр Диперийн малгааны нарс мод Мэйблийн цамцан дээрх харуулж бод Фордын тэмдэглэл дээрх 6 хуруутай гар гэх мэтлэн дүрс байв. Ингээд Форд шившлэгээ зурж дуусны дараагаар харгалзах дүрс болгон дээр нь хүмүүсийг авчиж зогсоох гэсэн боловч Стэн Фордыг баярлаа гэж хэлээгүйгээ зөрөд очихгүй зогсоод ивэл яах вэ? Гүүргээр гараагүй юу? Тэгтэн Форд шихлээд айтайхан ярих гэж үтсэн боловч сүүлдээ Форд Стэн хоёр хэрэлдэж зодтолдоод эхэлдэг ба яг энэ үеэр нь Билл нууцлаг овоохон роботын хөлийг эвдэж хаяад буцаад хүрээд ирж байгаамаа. Яах гэж муудалцсан дээ Форд Стэн хоёр минь. Үүний дараа Биллч Венди зүүс тэр өдийг бариад авдаг ба Дипер Мэйбл хоёрыг торон хийгээд төрсөн боловч манай хоёр Биллийн торноос мултарч Биллийн нүд рүү шүүшдэг бүдэг цацаа зугтаачдаг ба араас нь Стэн Форд хоёрыг суулсан ч ахаад л Билл баригдаад торон торгичваа. Түүний дараа Биллч Дипер Мэйбл хоёрыг алхахаар хөөдөг ба тэр зур Стэн Форд хоёр ч өөрсдөө буруутахад үлдэж байгаа юм да. Ингээд эцэст нь Форд ч Биллийн саналыг хүлээж аваад Биллийг өөрийнхөө оюун санаанд оруулсны дараагаар ой санамж устгадаг буугаар ухаан санаагаа үгүй хийж Биллийг устгах шийдэл гаргаваа. Харин тэр зур Дипер Мэйбл хоёр ч Биллээс нэлээд дайжгүй зугтааж байсан сүултээ баригдчихдаг ба Билл яг Дипер Мэйбл хоёрыг гэмтэх гэж байхад нь Форд Биллийн саналыг хүлээн зөвшөөрж Биллийг оюун санаандаа оруулав. Түүний дараа Биллч Дипер Мэйбл хоёрыг суллаад Фордын оюун санаа руу яваад ортол тэр нүнэндээ Стэн их биш тардаг ба Стэн Форд хоёр ч нь хувцас солиод өмсөд Биллийг аятайхан хуурсан юм байна штэ. Тиймгүй Биллч Стэний оюун санаанд орж ирмэгц Форд Стэний хэн болохыг өнөө буугаар устгадаг ба тэгтэн Стэний оюун санаа шадан устган эхлэхэд Стэн Билл хэлж байгаа. Чи нэг алдаа хийсэн. Чи миний гэр бүлээр оролцсон хэмээн хэлж Биллийг устгаж хаяв. Ингээд Стэнч сүүлчийн удаа гэр бүлийнхээ зургийг харж аваад өөрийгөө бүр мөсөн мартдаг ба түүний дараа Биллийн бүхий л ич хитэн арилж олон ертөнцийн мангасууд нь буцаад хар дарсан зүудний ертөнц рүү сорогдон орж Графтифос хотын дээрх орон зайн цорхоо хаягдсанаар хот эргэн хэвийн байдалтай орж байгаамаа. За тийхүү Стэнч хотыг амжилттайгаар аварсны дараагаар өөрийнхөө хэн гэдгийг мартсан байдаг ба Дипер Мэйбл Форд зүүс тэр хэд Стэнийг эргэн овооход дээр навчирч Мэйбл өөрийнхөө зуны тэмдэглэлээс энэ зун юу болсон талаараа Стэн тэрч өгөхөд Стэнч эргэн дурсамжаа санаж эхэллээ шүү. Өө ашгүй мэн гэж те. Ингээд үүний дараагийн хэсэг гарч эхлэхэд Графтифос хотынхан саяхан хэдэн хоногт болж өнгөрсөн явдлыг ахин ярихгүй гэдэг хууль баталж хотын хүмүүсийн амьдралч эргэн хэвэндээ орж Маккагет мэн эргэн хэвийн ухаантай болж хамаг санаагаа заран баяжаад Дипер Мэйбл хоёрын 13 насны төрсөн өдрийг Графтифос хотын ард иргэд тунчиг нижгэр тэмдэглэн өнгөрүүлв.
Ийхүү Deeper Maple 2 буцагтайгаа зэрэгцэн Ford Stén 2 ч Атлантын далай дахь нууцлаг явдлуудыг судлахаар бага багасаа хойш мөрөөдөж байсны дагуу завтай аялахаар болдог бөгөөд тэгтээ Zeus-д нууцлаг овоогоогоо үлдээж байгаамаа. Ингэж Zeus ч эцэст нь нэг мөрөөдөж байсныхаа дагуу нууцлаг овоохон эзэн боллоо. Тэгсэр цувралын хамгийн сүүлийн хэсэг гарч ирэхэд Wendy Deeper-т өөрийнхөө малгайг үлдээж загтал өгдөг ба Mabel ч Wallace-ыг авч явах гэхэд автобусны жолооч амтан оруулахгүй энтергээд байхаар нь Stanford 2 автобусны жолоочийг сүрдүүлж байгаад Mabel-тэй хамт цуг Калифорни явуулахар болов. Тиймээс хамгийн сүүлд Deeper Maple 2 авгаах Stanтэйгээ салгах сингээ гэртээ ярьдаг бөгөөд манай хоёрын дурсамж дүүрэн зун ингэж албан ёсоор төгслөө. Энэ хүрээ цуврал маань албан ёсоор өндөрлж байна. Дараагийн удаа ямар цуврал орох вэ? Та бүхэн таамаглаад бичээрэй. Удахгүй болцъё.